Сайн байцгаана уу. За тэгээд та бүхэнтэйгээ шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бид хоёр ямар бичлэг хийж байгааг гэхлээр ерөнхийдөө Франц улсад бид хоёр ямар ажил хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа вэ гэдгээ жоохон бусдад дэлгэрэнгүй нээлттэй харуулъя гэж бодоод эхэлж байгаа бичлэг маань. За би өөрөөсөө эхлэж бодож байна. Тэгээ миний хувьд гэх юм бол ерөнхийдөө Франц улсад ирсэн цагаас хойш би Франц улсын арми Légion étrangère гэдэг нэг гадаад цэргүүд эсвүүлж авдаг. Тийм цэргийн албанд одоо 8 жил гарan цэргийн алба хаагаад ер нь халагдах шатандаа явж байгаа. Хүмүүс намайг магадгүй халагдцсан гэж бодож иж магадгүй бичлэгэн дээр ингээд орохоор халагдцсан гэл тэгэл өснөөс ургаал ингээд баян гэр бүлтэйгээ хамт байгаа ч юм уу тийм. Тэгэхээр яг юу вэ гэхлээр одоо тийм Легоны алба ч юм уу эсвэл ингээд Францын цэргийн алба хаасан хүмүүс 8 буюу түүнээс дээш жил алба хаасан тохиолдолд ард амьдрал руу орохоос өмнө өөрсдийн гэсэн хүссэн тийм сургалтаа сонгоод тэгээд тэр сургалтаа цалинтай бөгөөд тэр сургалт хийх хугацаанд ингээд гэрээ контрактаа явж идэг. Тэгээд одоо тэр шатан дээр явж байгаа. Тэгээд миний одоо яг хугацаа болохоор 2023 оны 1 сарын 17-нд яг жинхнээсээ дуусна. Тэгээд миний сургалт бас дуусаад тэгээд би өөр ажил эрхлэх байгаа. Тэгээд яг сургалт маань бас сонин шүү дээ. Яг юуны сургалт хийгээд байгаа ингээ тийм. Би болохоор одоо нэгтлэн бодохын сургалт хийж байгаа. Тэгээ тэр нэгтлэн бодогч ерөөхдөө болно гэсэн. Франц улсын одоо их сургуулийн 2 жил сурсантай дүүцэх үйц тийм диплом авах тийм сургалт хийж байгаа. Гэтэ бас эцэст нь бас юутай л да шалгалттай. Тэрийгээ авахгүй л авч чадахгүй. Хэрвээ авах юм бол би тийм нэгтлэн бодогч болно гэсэн. Харин цацаагийн хувьд болохоор намайг бол шал ондоо зүйл хийж байгаа. Тийм тэгээ манай нөхрийн цэргийн карьер нь бол ерөнхийдөө дуусах шатандаа өгж байна. Дараагийн шинэ одоо тий ажил амьдрал нь эхлээд явж байгаа. За миний хувьд болохоор 2022 оны 5 сарын дундаас ахуулаад хувийнхаа жижигхэн компанийг үүсгээд франчайз үйлчлэгээ аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Манай одоо жижигхэн компани маань ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхлээр Франц улсад байралтай тийм том супермаркетууд донд ийм сүшиний стон гэж яригдах тийм лангуу гэх юм уу. Монголоор бол ерөнхийдөө лангуу гэж хэлнэ л дээ. Хойно нэг жижигхэн галтгоотой. Тэгээд тэнцэнэ ерөнхийдөө сүшигээ ингэж хийгээд урагшаа лангуун дээр тавьж зарж борлуулдаг тийм ерөнхийдөө ажил эрхэлж байгаа. Ерөнхийдөө тийм төргөн хоолны одоо салбартаа орд юм билээ. За тэгээд яагаад энэ бизнесийг эхлүүлэх болсон юм бэ гэхлээр Францад одоо сүүлийн хэдэн жил манай монголчууд маш ихээр одоо энэ бизнесийг бас яг надтай адилхан хийж байгаа юм бэл хүмүүс зөндөө илээ. Тэгээд бид хоёр найз нөхдөөсөө хүрээлэн тархиныхаа хүмүүсээс сонсоод сонирхолтой санагдаад ерөнхийдөө судалж эхэлсэн. Судлаад нэг багахан хугацааны дараа тэг боломж нь олдоод тэгээд тохиромж бүрдээд тэгээд ингээд нээж ажиллахаар болсон. За би тэгээд үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө сургалтанд сууж исэн. Тэгээд манад одоо энэ франчайз үйлчлэгээ өгж байгаа байгууллага маань болохоор 134 салбартай юм билээ. Түүнийх нь 80-аас 85% нь монголчууд эзэмшдэг гэж ярьж исэн. Тэгээд ингээд харахаар манай монгол хүмүүс одоо маш мундаг энэ үйл ажиллагааг аваад явж ин гэж харж байна. Түүгээрээ ч гэсэн тий одоо Францтайгаа монгол хүмүүс одоо тий эсвэл дөнгөж одоо Францад Монголоос ирээд амьдарч байгаа хүмүүс хэл ус шаардлагатахгүйгээр тий монгол хамт олон донд ажиллах ийм ажлын байрууд маш олон байгаа болов гэж харсан. Миний хувьд болохоор одоо хотоол дөнгөж ажиллаа сураад гарт маань ороод ажилдаа тасаад эхэлж байна. Тэгээд агайд хоёр хоорондоо ярилцаад миний ажлын одоо нэг өдөртөө танилцах тухай тийм бичлэг хийдэм билүү гэд. Тэгээд ингээд яриад суухаар бас нэг тийм тодорхой бус магадгүй тий хүн ойлгохгүй магадгүй. Яг маргааш өглөө босоод ер нь ажилдаа явахдаа яаж явдгүү, хэдэн цагийн үед явдгүү, орой ажиллаа тараад ирэхдээ хэдэн цагийн үед гэртээ орж ирдгүү. Бас ажил дээрээ ерөнхийдөө юу хийдэг вэ гэдгийг влог маягаар бичээд явъя гэсэн
тийм санал тавиад тэгээд би гэсэн тэрийг дэмжиж Дэлгэрэнгүйгээр та нарт одоо өөрийнхөө ажлыг танилцуулъя гэж бодлоо тий. Тэгэхээр одоо хэдүүлээ явж цацаагийн ажилтай танилцгаая. За өглөөний мэнд яг одоо цаг 4:20 болж байна. Би ингээд ажилдаа явах гээд сэрээд нүүр хараагаад байж байна. За одоо өглөө сэрээд мэдээж нүүр хараа уучаад дараа нь би кофе хийж уудаг байгаа. Өглөөний кофегаа найруулж эхлэв. Ерөнхийдөө бол өглөө би 4 цагт сэрээд тэгээд 30 минутын дотор бэлтгэлээ 4:30 гээд гэрээс ерөнхийдөө гардаг. Гэхдээ өнөөдөр манай ажил 5 өнгөрөөгөөд эхэлнэ. Яагаад тэгэхээр арай өнөөдөр бага ажилтай болохоор би жоохон орой ажиллаа эхлүүлт юм гэж бодоод өглөө сэрэл би нэг аяг ус уучаад кофе уугаал ерөнхийдөө явцдаг. Өглөө ажил дээрээ нэг жижигхэн завсарлага аваад нэг кофе, нэг жижиг өглөөний цай уугаал тэгэл гэртээ хүрээд ирдэг өдөөс хойш. Яг сүүлийн 5 сар бол ерөнхийдөө энэ хэмнэлээр явж байна. Тэгээд нөгөө өвлийн цагийн хуваар руу шилжиж байгаа болохоор гадаа харанхууд гараал тэгэл харанхууд ажилдаа очил өдөр ингээд гинт ажилласаа гараад ирэхээр ингээл амар нар гарсан байж гин. Тэгээ өчигдөр би хүүгээ сургуульд нь өгөх гээд өглөөгөр ажилдаа яваагүй. Тэгээд ингээ гадаа гараад нар харсан юм бүр. Вау. Ийм байлгүй гэж бодлоо. За ямар ч гэсэн 50 сайхан кофегаа уучаад хувцас солиод тэгээд ажилдаа явцгаая да бүгдээрээ. За ингээд гарахад бэлэн болчлоо. Цүнхэн дотроо өглөөнийхөө цаг бэлтцсэн байгаа. Тэрийг хальт завсарлагаараа идчихье. Тэгээд яг одоо цаг болохоор 4:40 болж байна. Манай ажил болохоор гэрээс машинаар нэг 10 минут явбал болоо. Тэгээд одоо бүгдээ ажилдаа явцгаая. It's not for me to say you love. Go with the brothers, boo, you know how we do. It's Ийм кимоно, ийм ажлын малгай, хормогч ингээд зүгээд ашиг авцэг сэлжлээ. Одоо таашаа ажлынхаа газар л явцгаая.
уугаад байж байна. Манай төлөвөр айгуу том ажилчдын амрах өрөөтэй байдаг. Тэгээд энэ өрөөнд ажилчид нь ажлаа хийчээд тухтай цайгаа уугаад хэсэг амарч агаад тэгээд дараагийнхаа ажил руу ордог байгаа. Манайхаас ерөнхийдөө өглөө бүтээгдэхүүнүүдээ сайн гаргачаад тэгээд нэг амралт аваад тэгээд буцаагаад маргаашийнхаа бэлтгэл ажил руу ордог байгаа. Өнөөдөр бид гурлаа ажиллаа. Тэгээд ерөнхийдөө ажил бол баргалж дуусчихсан. Одоо эргэж ороод маргаашийнхаа бэлтгэл ажилд ороод тэгээд өнөөдрийн манай ажил дуусна да. Яг ажлын дундуур нэг сайхан поз авчихаар бас дараагийн ажил хийхэд гоё идэг. Гэхдээ ачаал ихтэй өдөр бол ерөнхийдөө бас авдаггүй. Тэгэхгүй бол амжихгүй эртхэн бүтээгдэхүүнүүдээ гаргаад дуусчихвал ажил эрт дуусна. Ажил багтаа үедээ ерөнхийдөө амралттай ахан шиг ажиллаждаг. За тэгээ манай ажил ингээд өглөө 4 цагт сэрэл 5-аас ажил маань эхлээл ерөнхийдөө нэг хамгийн сүүлийн хугацаа 12 гээд дуусчдаг. За одоо эргэж ороод бэлтгэл ажлаа хийе. Тэгээд цаг одоо 10 болж байна. Бай бэлтгэл ажлаа хийлээ. Happy. Who's? No, Didi. Who's? Happy. You listen to it. За ажлаа тасаад гэртээ ороод ирлээ. Яг одоо цаг 12 өнгөрч байна. Тэгээд нэг төгсөж байна. Миний ажил ерөнхийдөө нэг иймэрхүү та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгийг